Танилцуулгагүйгээр намын бүлгийн дүгнэлт рүү оръё. Дараа нь төлөөлөгчийн асуулт санд руу орно. Хуралдах ардсан намын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Батцогт танилцуулна. За хилцэх судлалын 2-т хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинжилэн тогтоох тухайд хорооны хэсгийн ахлагч нь мэргэжилтийн ажилтан нь төрийн нэрийн өмнөөс гэрээт ажил гүйцэтгэдэг батлагдсан бүтэц орон тоо бөгөөд төрийн байгуулалтын нэгжийн хувьд анхан шатанд иргэдэд хамгийн ойр ажиллан төрийн үйлчилгээ бодлого шийдвэрийг мэдээлж байх чиг үүргийн ажилтан билээ. Гэвч бодит амьдрал дээр илүү улс төрийн байр сууриас сонгогдсон томилогдож улс төрийн албан тушаалтны чиг үүргийг хэрэгжүүлдгийг та бид маш сайн мэднэ. Иймээс цаашид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 86 дугаар тогтоолоор батлагдсан хорооны эсхийн ахлагчийн ажиллах нийтлэг журамд тусгагдсан хорооны эсхийн ахлагч нь төрийн бодлого, шийдвэр, нийслэл дүүргээс зохион байгуулж буй, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэн аж ахуй нэгж байгуулах шуурхаа хүргэх, сурчлах, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн үндсэн чиг үүргээ улс төрийн нам, улс төрийн үзэл баримтлалаас ангид хэрэгжүүлдэг байхад анхааран удирдлага чиг үүргээр ханган ажиллахыг шат шатны төрийн байгууллагуудын албан тушаалтнуудад энэхүү дүгнэлтээр анхааруулан хурлын тэмдэглэлд үлдээж байна. Баярлалаа. Танилцуулсан асуудалтай холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч. Оюун зуул төлөөлөгч. Оюун зуул төлөөлөгч. Араас нь зундууд орч төлөөлөгчөөр таслалаа. За, дахин өдрийн минь төргий. Тэгэхээр би 2021-22 оны бас чуулган дээр яг энэ асуудлыг хөндөж ирсэн. Тэгэхээр хэсгийн ахлагчид хороо гэдэг бол өөрөө төрийн үйлчилгээг анхан шатанд иргэдэд хүргэдэг хамгийн анхдагч институт. Тэр утгаараа хорооны ажил мөн хэсгийн ахлагчдын ажил маш чухлаа. Тэгэхээр аль ч талаас нь бодсон эдийн засгийн хувьд санхүүгийн хувьд дэмжиж өгөх шаардлагатай гэж харж байгаа. Тэгээд хэсгийн ахлагчдыг ингээд аваад үзэхээр би өөрөө Баянзүрх дүүргийн гэр хорооллоо сонгогдсон. Тэгээд яг гэр хороололд хотын төвөөс алслагдсан тэр орчинд хэсгийн ахлагчдын ажлын ачаалал бүр их байдаг. Мөн тэнд амьдарч байгаа хүмүүс илүү хороотойгоо ойр ажилдаг. Өрхийн имлэгтээ илүү үзүүлдэг. Тийм болохоор хэсгийн ахлагчдыг дэмжих, хорооны ажлыг дэмжих ямар ч зүйл дээр бол би дуу хоолойгоо хүргэж бас өөрийнх нь чадах зүйлийг хийж орно гэж боддог юм төлөөлөгч. За тэгээд нийт хэсгийн ахлагчдыг аваад үзэхээр дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. За насны хувьд аваад үзвэл бас 40-оос дээш насны хүмүүс байх нь түгээмэл байдаг. За тэгээд энэ хүмүүсийн хувьд бусад төрийн албан агч шиг албан ёсны амралт байдгүй. Авдаг цайлан нь маш бага. Хийдэг ажил нь хүнд. Тэгсэн мөртлөө авдаг цалин нь маш бага байдаг. Тийм учраас цалинг нь нэмэгдүүлэх бол зайлшгүй гэж хараад байгаа. Тэгээ бүр цалингаас цааш тодруулж хэлэх юм бол хэсгийн ахлагчдын ажлынх нь офс хорооны байр. Хорооны өрөө. Гэтэл энэ хүмүүст суух албан ёсны ширээ сандалгүй ч хэсгийн ахлагчид зөндөө байдаг штэ. Хорооныхоо байранд багтдаггүй. За тэр компьютер бусад техник хэрэгслийн хангамжийн хувьд ч гэсэн маш бага хангамжтай байдаг. Тэгэхээр энэ тал дээр цаашдаа анхаарах шаардлагатай гэж хараад байгаа. Тэгээ хэсгийн ахлагчид юу хийдэг юм бэ? Намын ажил хийдэг ч гинүү, яадаг ч гинүү. Тийм ойлголтууд олон нийтийн сүлжээнд явж илээ би харсан. Тэгэхээр магадгүй хүн болгоно нэг ойлголт төрүүлэх амаргүй ах л та. Гэхдээ яг амьдрал дээр гэр оролд очоод хорооны ажилтай танилцаад ингээд явхаар хороо ямар их зүйл хийдэг, хэсгийн ахлагчид ямар их ажлын ард гардгийг
иргэд харах боломжтой. Тэгээд яг айл гэрт тухайн хашааны, тухайн гудамжны тэд дугаартай хашааны айл хоолтой хонж гин үү, хоолгүй хонж гин үү? Аль айлд илүү архиталт байна. Магадгүй аль айлд гэр бүлийн хүч хэрхийлэл бий болоод байна. Аль айлын хүүхэд эрсдэлтэй орчинд амьдарж ийн гэдгийг хамгийн сайн мэдэж үүний төлөө одоо нөгөө хөлийнхөө уулыг эргэтэл хоолтой хоолгүй, цалинтай цалингүй зүтгэж явдаг хүмүүс бол хэсгийн ахлагчид байхгүй юу? Тийм болохоор энэ хүмүүсийн цалин хангамжийг нэмэх тал дээр бол дэмжиж ингэж байр сууриа илэрхийлж байна. За тэгээд тодруулж асуух зүйл маань за одоо нэмэгдэж байгаа нэмэгдлээс гадна цаашдаа 2028 он хүртэл хэсгийн ахлагчдын урамшууллыг дахиж нэмэгдүүлэх боломж байгаа юу? Харж төсөөлж тооцоолж байгаа зүйл байгаа юу гэж нэгдүгээр асууя. За хоёрдугаарт ажиллах одоо орчны сайжруулах хэрэгтэй одоо техник тоног төхөөрөмжөөр хангах гэх мэт зүйлүүд дээр бас анхаарж байгаа юу? За гурав дахь нь гэр бүлийн хүч хэрхийлэл тэр дундаа хүүхдийн одоо асуудал хүүхдийг хамгаалах хамтарсан багийн нэг чухал гишүүн нь яг газар дээр нь очдог хүмүүс нь хорооны эсхийн ахлагчид байдаг. Тэгэхээр энэ тал дээр бас эсхийн ахлагчдыг яаж сургаж, чадахжуулж, дэмжиж ажиллаж байгаа вэ гэсэн энэ гурван тодорхой асуултыг асууя. Засаг даргын хамгийн газраас амгалан дарга хариулъя. Цалин техник тоног төхөөрөмж сургалтын чиглэлээр хэрхэн ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ? За Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд бол шинэ орсон зохицуулт буюу 2002 оны 1 сарын 1-ээс эхлээд энэ нийслэлийн хороод нь хэсгийн зохион байгуулалттай байна. За хэсгийг бол дүүргийн иргэдийн хурлаас тогтооно гэж ингэж заасан. За тэгээд мэдээж хэрэг хорон засаг дарга бол энэ хэсгийн ахлагчийг томилох ийм шийдвэр гаргах бүрэн эрхтэй байхаар хуульчлан тогтоосны дагуу хэсгийн ахлагч нар ажиллаж байгаа. За хэсгийн ахлагч нар бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 86 дугаар тогтоолоор баталсан хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нэлээд олон сая төлөөлөгчийн хийсэн үүрэг хариуцлагыг хүлээж за дээрэс нь одоо тодорхой хэмжээний эрхийг хэрэгжүүлж ингэж ажилладаг байгаа. За энэ журмаар тогтоосны дагуу бол хэсгийн ахлагч бол цалин үйлс авдаггүй, урамшуул авж байгаа. За өнөөдөр бол урамшууллын хэмжээг бол тодорхой түвшинд нэмэгдүүлээ 20%-аар нэмэгдүүлэе гэдэг энэ саналыг иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа танилцуулж байна. За энэ нь бол нэгдүгээрт бол одоо 25 онд нийслэлийн одоо төсвийн боломж нөөц бололцоонд нэгдүгээрт тулгуурлаж байгаа. Хоёрдугаарт энэ хороонд ажиллаж байгаа анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан агч буюу захиргааны албан агчаас бас дээгүүр цалин авч болохгүй гэдэг ийм суур зарчмыг баримталж энэ өнөөдрийн одоо тогтоолын төслийг боловсруулж оруулж ирж байгаа. За эдгээр албан хаагчийн одоо хэсгийн ахлагчийн компьютер техник тоног төхөөрөмж ажиллах нөхцөл сургалтын асуудлыг бол дүүргийн засаг даргын тамгын газар хариуцсан ажиллахаар ийм журамтай ингээд төлөвлөөд ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Сургалт чадварчуулах асуудал дээр. Сургах, чадварчуулах асуудал дээр. Хамтарсан багтай ажил арга хэмжээнд оролцоход сургалт зохион байгуулах, чадварчуулах. За, Үү Гамбол дарга нэмж хариулъя. Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Гамбол дарга. Зүү микрофоныг нээж өгье. Зүү микрофон. Оюун зүйн төлөөлөгчийн асуултанд хариулъя. За, оюун зүйн төлөөлөгч хороонд ажиллаж байгаа хэсгийн ахлагч нарын чиг үүрэг ачааллын талаар маш тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 204 хороонд нийтдээ 1900 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. За хэсгийн ахлагч нарын мэрэгжил, боловсрол, нас хүйсийн хувьд бол сүүлийн жилүүдэд харьцангуй өөрчлөгдөж байгаа. За нийт хэсгийн ахлагч нарын бараг 60% нь эмэгтэйчүүд, зараг 70 орчим хувь нь дээд боловсролтой ийм залуучууд ажиллаж байгаа. За нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу иргэдийн болон үйлчилж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын тавьж байгаа шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Энэ хэрэгцээ шаардлага тулгуурлаад бид нар засаг захиргааны анхан шатны нэгж болсон хороондод ажиллаж байгаа төрийн албан агч нар за гэрээгээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хэсгийн ахлагч нарын мэдлэг чадвар
тэдний ур чадвар, харилцаа хандлагыг дээшлүүлэх чиглэлээр тогтмол сургалтуудыг үүштэй явуулж байгаа. 2016 оноос хойш хэсгийн аж нарын сургалтын нэгдсэн тогтолцоог бид нар өргөдөд явж байгаа. Сургалтын багц модулууд хэрэгжүүлээд явж байгаа. Нэг зүйл байгаа. Хэсгийн аж нарын доктортой ажиллах байдал бас төдийлөн сайн биш байгаа. Үндсэндээ 4 жилийн хугацаанд томилогддог. Зарим нь хороодын цаг дарга нарын томилгоотой холбогдуулаад томилгоо богино хугацаанд хийгддэг, хөдөлгөөн нэлээд ордог. Ийм учраас тэднийг чадварчуулах асуудлууд маш чухал тавигдж байгаа. Энэ асуудлыг бид нар дүүргүүдийн секторын хамаан газартай хамтраад нийслэлийн секторын хамаан газрын дэргэдэх сургалтын төвтэйгээ хамтарч жил болгон нэгдсэн сургалтуудыг үүштэй зохион байгуулж байгаа. Энэ ажлууд үргэлжилж хийгдэж явагдаж байна гэдгийг тодруулж хэлье.